нэвтрүүлгийн ивэнтгч Хепаризе. Сайн байцгаана уу? TikTok нэвтрүүлгээр олж байгаа та. Баяртай байна. За тэгэхээр өнөөдрийн манай дугаарт жинхэнэ сенсацтай хүн ирсэн. Энэ бол ихмээ да. За сони. За сайн уу. За ойр дуулцаг үлээ. Ойр дуулсан шүү дээ. За тэгээд ихмээгийн тухай зөмөрөө санаа ашны сайхан ухад өнгөнөө. За саяхан нэг айхтар жүжиг тоглосон тий. Юу лээ? Өнгө товцтой шүү дээ. Юу лээ? Тод товцтой юм тийм үү? Тэгээд ерөөсөж орж ирэхгүй. Улаан хувцтай. Өнгө товцтой. Тий. Тэр их гоё жүжиг болсон гэж хүмүүс их ярьж илээ. Тэгээд танай группийн чинь сая солонгос явчихад ирсэн тий. Сторонос нэг бүхэл юм харагдаж байгаа. Тэнд донд нэг л ад жаргалтай зэрэг юм билээ. Алдармаа. Инээд алдсан үхэл л шүү дээ. За сайхан хоол идэх гоё. Өнөөдөр манай дугаар Алтан гац ресторанаас одоо явж जैन. Тэгээд манай Алтан гацын одоо стейкнууд ирсэн байна. За бид хоёр бас жоохон камер эхлэхээс өмнө жоохон буу халж бас жоохон лавшаа ицээ тий. Хурдтай лавшаа ицээ. Тэрхүү төлсмөс гардаг болсон шүү дээ. Тэгдэл болсон байна. За ингээд TikTok нэвтрүүлгээ манай ивэнтгч Хепариз байгаа. За Хепаризыг бол манайхан бол одоо хичнээн мэддэг болсон баха. За зөвхөн аригтай холбоод байдаг нэг. Би бол энийг юус тэхгүй байгаа байхгүй. Яг элэг хамгаалагч гэдэг. Одоо гоё төрмөрөхээр хийдэг. Тэгээд одоо юу гэдэг ирчүүд сэргээдэг. Манайс энэ насны хүмүүст яг л тухай тохироод байгаа байхгүй. Энэ одоо ингэж уучдаг юм уу? Тий, ингээс. Аа. Яг гоомдоош. Тэгэж илэгчийн өрнө өөрөө бид нар зохион арих биш. Маш олон өрнөд одоо гівж. Өөх мөх гээл тий. Мас тэгэл ийм тарай барай гэх. Аа. Басан болоогүй ундаа хүнсгээ. Тэр яг нэг тоо байхад гоё. Гоё юм байна. За. Австрал явах сураг гарадсан. Харин одоо ч нөгөө жилд одоо ер нь 2 тоглолт хийчихэд байгаа байхгүй юу? За. Ер нь бол тийм төлөвлөгөөтэй. Өрөөдлийн театр. Тэгээ сая өнгөрсөн хаврын болохоор тод хувцастай эмэгтэй гэж жүжиг хийсэн. Тэгээд энэ жүжиг мэдээж одоо юу гэдэг Улаанбаатар хотод чинь бид нар чинь сая 32 3 удаа тасралтгүй тоглож байгаа байхгүй юу? Харин тийм бүр сар гараа тоглож. Тэгэхэд чинь л чи боддоо ер нь үзүүлэлт ингээ хүний тоомоог ингээ үдсэн хүний давтамж юунуудыг харахад нэг үсрээд нэг 30 хэдэн мянган хүн үлдсэн байгаа байхгүй. Зөө. Тэр 30 тоног тоглоход чинь. Тэгээ бид нар чинь яг үндэ одоо нөгөө талаасаа ярихад үйлчилгээний байгууллага юм байхгүй. Урлаг соёлоор ард түмэнд үйлчилгээний хүмүүс байхгүй. Тийм болохоор тэр үүргээ биелүүлж гадаадад амьдарч байгаа болон хөдөө орон нутгаар ажиллаж байгаа амьдарч байгаа одоо монголчуудаа урлаг соёлоор үйлчлээд ирж байна л гэсэн. Соёлыг түгээж соёлыг түгээж одоо шин жүжиг гарсан байна. Хүмүүс ч одоо сүүлийн үед одоо тэгэл ном зохиол ер нь уушгаа байцсан биш шүү дээ. За ер нь бол тэгсэн шүү. Тэгэл ерөөсөө маажиж утастай маажиж хэрэггүй мэдээллийг толгоогоо дүүрдэг болсон шүү дээ. Тэгэхээр тэрний оронд бас одоо юу гэдгийг жүжиг үзээд 2 цагийн хугацаанд нэг бүтэн шин зохиолтой танилцж чинь гэсэн үг байхгүй. Тийм шүү дээ. Тэр роман ч одоо хизээний роман биш. Ямар романаас гэсэн. Энэ тод уцтай эмэгтэй гэж жүжигч чинь ээжээ гэдэг жүжиг байхгүй юу? Монголын Мэд сайхан гэдэг одоо манай эмэгтэй зохиолын төлөөлөгч. Мэд сайхны зохиол 2004 онд Улсын драмын Эрдмийн театр дээр тавигдчихсэн жүжиг. Уянга гавьяач жүжигч нь уянга дуугийн дуулдаг шүү дээ. Ээжээ гიშгэх газарт тань цэцэг болё гэдэг. Театр дээр 2004 5 онд тавигдчихсэн. Тэгээд энэ жүжигийг бид нар сая туулагчдаг хамтраад Мөрөөдлийн театрын дахин бас нэг 17 8 жилийн дараа жүжигүүд бол гоё жүжиглэлтэй. Тэ баг уйлсаар бол гарч идэг гэсэн. Тийм ерөөсөө салбайтаг тэгэл салбайтаг ярьсан хүмүүс үү. Хоорондоо салбайтгаа ууж тастаж би лугаа өгөөл. Ирчүүд нь ингэ суугаад байна гэсэн ингээд ингэчгээр нөгөө азарчих гэдэг. Баригдчих гэдэг ингээд ингэсээр байгаа нулимсаа хатааж ир гэдэг. Манайхан ч бас яг гүргэр нэстэй тийм шүү дээ. Манай ирчүүд ялангуяа ойлол онгод авчлаа гэдэг. Тэгээ сайхан хөдөө орон нутаг янз бүрийн юугаар хөдөө орон нутаг гадаад модоор явчаад ирсэн. Одоо харин тэгээд энэ жүжигээ нөгөө хуучин чи нөгөө санаж нэг шиг нөгөө ойлулдаг кино гэдэг нэг өвөр Монголын нэг кино байгаад байдаг шүү дээ. Хорвоо тийм сайхан гэдэг тэр чин ойлулдаг кино гэдэг нэг амар нэг сенсацтай байгаагүй. Тэр шиг энэ жүжиг маань одоо яг тийм нэг ойлулдаг жүжиг болчиход байгаа байхгүй. Тэгээ Австрал руу нэг явах гал үзээлээ. Австралч гоё гэсэн. Яг танаа жүжиг гарч явах бас Клеопатра хамт явуулсан тий. Тэг чи одоо ч бас нэг энэ театрууд бас олон байгуулагч байна. Би бас энийг бас зөв гэж боддог. Энэ театрууд олон байгуулагдаг.
Одоо манай Мөрөөдлийн театр байна. Про театр байна. Альфа гэдэг нөгөө юу театр байна. Сая одоо нөгөө жүжигүүд хийлээ шүү дээ нөгөө 1984 том ах чамаа гарч байгаа гэдэг тэр хийсэн. Давхарчин нөгөө шадар 3 цэрэг явлаа. Клеопатра явлаа. Бас муу ялгаагүй сар зогсон биш үү? Тий, энэ чинь давхар ингээд бүгд. Манайхан сайн үзэж байна тийм. Тий, ер нь бол жүжигчийн үзүүлэлт ер нь бол сайжирчдаг шүү дээ. Тийм. Тий. Ойл юм билээ. Тэгээ олон театрууд байгаад эн чинь тэгээд нөгөө манайхан чинь нөгөө нэг өрсөлдөн гэхлээр одоо нэг юм нэг атаж дөөрөө оруулж яадаг. Хан тий. Уран бүтээлээр өрсөлдөн гэдэг чинь хамгийн гоё ад жаргалтай. Тийм мэдрэмж өгөхгүй юу ер нь. Тийм үү тийм. Яа тэд тэр шадар 3 цэрэг хийчлээ шүү. За тэнд Клеопатра хийчлээ шүү гэх тий. Тэр чинь хамгийн гоё. Тэгээ ингээд үзэгчид ингээд гоё олон театр байгууллагатай үзээд байж байгаа нь их л гоё юм. Маань одоо нөгөө гадаад ингээд нэг жүжиг мужи гардаг шүү дээ. Тэнгууд нөгөө нэг дэлхийн одоо нөгөө дэлхийн их юм одоо ямар гэх юм. Критикүүд байдаг шүү дээ. За. За энэ жүжиг нэг тиймэрхүү боллоо. Тэр нь ингэсэн бол жоох юм байсан юм ингээл. Би тэрийг хаана харсан гэхэл нөгөө хирогийн нөгөө Баатрын жүжиг байна шүү дээ. Монгол драм. Тэр чинь нөгөө Монгол хаан тий. Тий, Монгол хааныг нөгөө донд тий. Тий. Тоглосон чинь нөгөө баахан бас гадны нөгөө нэг критикүүд нь гарч юм ярьсан юм уу та. За. Ясан чинь манайхан доорн зүгээр өстө басан болоогүй компьютер нөгөө хүмүүсээр буулаа. Гоё. Тэр Монгол дээр нь одоо юу гэдэг тийм киноч вэ, жүжигч вэ, тийм одоо юу гэдэг ингэж шүүмжилдэг тийм мэрэгжлийн хүмүүс гэж юм байх. Хууч ер нь бол байгаа шүү дээ минь шүү. Хуучин чинь чи одоо мэдж байгаа шүү дээ минь шүү. Соёлын яам гээл тий. Яамны дандаа юм нөгөө хяналтаар ордог тий. Ингэдэг. Тэр бол яг нэг би нэг тэгж бодоод байна. 50-60% та нэг одоо энэ намын юм уу гэж бас байсан ба хуучин тий. Намын уулын суртал ухуулгын гэсэн тийм юунууд өөрсдийнхөө үжил бодлыг илэрхийлдэг гэсэн. Одоо бол эн чинь бүр илүү гоё хөгжөөд энэ фэйсбүүкээр чинь яг ингээд гоё арт түмэн өөрсдөө бичдэг болчихлоо шүү дээ. Өөрсдөө яаж хүлээж авч ийн гэдэг. Тэгэхээр нэг тэнд хяналтанд сууж байгаа нэг 4-5 хүн хянахгүйгээр арт түмэн үдцсэн сэтгэлдээ өөрөө ингэ бичиж. Тэгэхээр бүр тэр хяналт юу мó судлаач гэхээсээ илүүтэйгээр одоо арт түмэн өөртөөгөө ингээд хянаад ингэ байгаа болохоор би бас тэр нь бол ингэ гоё баярлалаа гэхгүй. Одоо яг чамд хэлэх хинт саналаа. Социализм үед Монгол улсын хянан шал хороо гэж өгдөг гэсэн. Тавцсууг нь галавлит гэдэг. Одоо яг нөгөө галкомандын өдөөс харсан нөгөө саардаш мэдээж. За тий. Шүүх мөх юм байна. Яг тэнцэж мэддэг гэсэн. Тэр байшин жирүүс анх тэр хянан шал хороонд зориулсан байна. Яага сайн санаж байгаа юм. Манай аавтанд ажилладаг гэсэн. Гişгүн байсан юм аа. Яг тэр нөгөө одоо нэг хянж мяндаг хүмүүсийн л нэг ажил байсан. Тэсэг хийсэн. Тэгээ сансан чи яг наа чи гинэ. Тэр ном зохиол одоо юу гэдэг бүхэл нийгэм тараагдах гэж байгаа юм заавал тэргээр ордог. За энэ дээр чи хайр гэдэг үг их байна. Энэ садар самуу яаж. Тэр амар өссөн шүү дээ. Тий. Хүмүүсийн толгойг буруугаар яаж юм ааж. Лаглаг кинонууд аюу олон кадруудыг хасчихсан гэдэг дээр. Яг гоо тэгээд уран бүтээлч жүжигчч гэсэн маань ер нь гадна дотны кинонууд тоглоод өөрсдөө бас хөгжөөл яг тэрний хэмжээгээр манай үзэгчд маань ч гэсэн ер нь бас нэг ер нь бол дэлхийн нийт ч одоо зэрэг болдог болчихлоо шүү дээ. Холливуудын нийт чинь нэг 10 хоног юм 10 хэдэн хоногийн дараа манад нэг л ороод ирж байгаа. Тийм. Энэ албаасны театрууд байна шүү. Тэгэхээр энэ олон юм харж ийн энэ олон нөгөө үйл явдлуудтай ингээ зэрэг байгаа болохоор одоо үзэгчд маань бас өөрсдөө бас гоё л болоод. Тэгээ яаж яах манайхан ч нөгөө гадныхыг бодвол тэр фэйсбүүкээр дуу хоолойгоо өргөхдөө бол мастер болсон юм шүү. Монгол улс ч баг энэ фэйсбүүк хэрэгт нэг номер юм шүү. Тий. Миний бодлоор гэхэд ер нь масс бол амар орцсон юм шүү. Тий. Одоо гадаад мадад бол нэг тийм амар фэйсбүүк яа. Тэгтээ яг хуу нийтлэг шүү найзынх нь бодлоо. Юу вэ гэхэлэр хэм бэ, юу вэ, утга учир энэний одоо тий бүх нөгөө юуг нь үр дүн тархиараа ингэж гаргаад зөв үү, буруу юу гэдгийг нь үнэлж дүгнснийхэн дараад нь ийм нөгөө шүүмжээч юм уу? Тий яг үнэлт дүгнэлтээ ер нь хэлж яамаа юм шиг. Тэгэхгүй бол нөгөө нийтээрээ нэг ийм нэг одоо юу гэдгийг энэ улс төрч гэхлээр улс төр гаал муухай гэж улсын мөнгө ярьдаг. Нүүсний болгаач гэдэг. Энэ нэг жүжигчин яалаа гин гутал. Бокс толгоч гэлээ. Яг тэрнээс салаад залуу ихтэй суудсан тэгээд. Тийм үнд мөн чанарын нэтрийн одоо юу гэдэг гоё. Манайхан гоё ингэ цензуурлж те. Үнэн бурууг нь одоо ингэ дайрхасаа юм.
Манайхан ч нийтлэг нь л одоо ер нь тийм л бас байгаад байгаа шүү дээ. Тийм жоохон нэг тийм хөө харагдаа. Тий, цензуртай байгаа. Тэгэхэд Аавны Монголын сүүлчийн цагаан бавга хаана өгсөн бэ гэсэн. Доорноос дулаан хариул болж ирнэ гэсэн. тий, хэрүүл бол Мосоо ярихчингууд яасан үйлчлэлийн нэгсэн гэсэн гэдэг. Их сурулж байхгүй. Давлгаалах дуртай юм. За хүмүүс одоо шиний гоё кино мэн үү? Юмуд гоё орой үед яаж юм? Одоо бодвол наадамаас өмнө ирэх байлгуудаа Австралиас тийм. тий, ирлээ. Ер нь бол одоо энэ 2023 он, 2024 он ер нь бол уран бүтээлийн гоё ариун ургацтай жил байлаа гэж найс нь боддог. Энэ манай фантастикийн Барса, би манай Төмөрбаатар ах, Батминд ах, Цасаа гэдэг Монголын маш хэд хэдэн уран бүтээлчид нөгөө Японы алдартай Виван гэдэг киног тоглолоо. Тэгээд тэр одоо Японы одоо манайхаар бол том телевизээр нь одоо байлдан дагууллаа шүү дээ, тий. Жинхэнэ сенсац болсон. Жинхэнэ сенсац болсон кино. Тэгээд яг хуу гадны уран бүтээл тоглоно гэдэг чинь гадны хүмүүстэй ажиллаж байна гэж үзчихэж байгаа. Үгүй тийм шүү дээ. Тэдний чи бас нөгөө нэг харьцуулаад өөрсдөө тий. Оператор, нүүр, будаг гээл тэгээд адаглал энэ Японы тэр алдартай жүжигчтэй чинь ингээд Дэлхийн одоо нүд нүдээ харж байгаа тий. Харьцаад Гой танилцсан уу? тийхгүй юм дэр чинь тэгэл зураг авалт одоо өглөө 10-аас эхлээл орой 7-8 хүртэл сууж байгаа юм чи. Хэр вэ тэгээд одоо хүмүүс бол мэдэхгүй байгаа шүү дээ. Одоо Японы 130 сая хүн амтай газрын одоо суперстар бол үнэхээр суперстар гэдэг. Одоо юу чи битгээр олонний танил байлаа гэхэд Монголд олонний танил байх чи бас нэг онд ажил тий. Тийм шүү 3 сая үнэтэй гэлээ. Тий. Нөгөө ариун их чи нөгөө юу яадаг шиг. Тийш Монголын одод гэж хоёулаа нэг дахианы мах рекламдаар сууж байгаа юм. Үдээр ариун баруун Өнөөрөө өнө шүү дээ. Миний хажууд бол жинхэнэ стар ахгүй тэр хүн ч одоо тий. Би жаахан нэг хоол хийгээл нэг хүмүүс мэддэг. Дууч ариунаа саран туяа энэ чинь бол жинхэнэ л одоо бүх цагийн гэж ярих юм тий. Тэгэхээр тэр Японы одоо тэр суперстаруудын тэр ер нь байгаа байдал ямар шүү санагдсан. Яг нөгөө одоо эн чин дэлхийд чинь 2 3 он л байгаа даа шүү. За. Одоо юу гэдэг би эмч байлаа гэхэд 2 3 он л хаана би төрж өсөж бодсноороо одоо нэг онлын дагаж явах нь шүү дээ жишээ тийм. Гэдэг шиг одоо хамгийн эртний хамгийн том нь одоо энэ Константин Сергеевич Станиславский гэдэг орос хүн байна. За. Энэ хүний ч одоо гаргасан жүжиглэх ур чадвар гэж онол. Бүр ингэ онол. Онол. За. Брехт гэж одоо бас онол байна. За. Тэр нь одоо хаана? Одоо юу гэдгийг Япон энэ Азийн урагшаан дорн морн гэд те ингээд ороод ирэхээр нөгөө хуучны одоо эдрий чинь нөгөө нэг театрын одоо юунууд байгаа шүү дээ. Багтаа маск гэдэг юм уу те. Тийм, тиймэрхүү. Гэхдээ яг хуу яг гол юм нь болохоор Станиславскигаар яваад байгаа. Орсын. Америкийн Холливуудын жүжигчид гэсэн, манай Монголынх ч гэсэн одоо юу. Тэгээд тэр нь ингээ боловсроод хөгжөөд те ингээд дараагийн одоо ингээд шинжлэгдээд ингээд энэ онол чи ингээ яваад байгаа. Тэгэхээр яг гол цөм нь л одоо тэр Станиславский гаргасан тэр онол байгаа. Тэгэхээр тэр онолыг чинь манай багш нар одоо Оросд сурсан. Одоо миний багш байна. Монгол улсын ардын жүжигчин Сарантуяа гэдэг. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан бас бурхан болцсон Чин Зориг гэдэг. Тэгэхэд одоо Чин Зориг гэдэг чинь одоо Нүпагади киноны нөгөө чононд дугаар болдог Папанов гэлээ шүү дээ. За тий. Тэр хүний чинь шавна. Зүтсэн. Алек Папанов гэдэг лээ тий. Тэгэхээр тэр Папанов манай Чинзо огшоо заасан байна онол. Зүтсэн. Тэгэхээр Чинзо огш надад заасан байна. Тэгэхээр ерөөсөө нэг холдоог ууз. Тийм байна. Одоо нөгөө онол юунууд нь. Тэгэхээр нэгөр одоо нааш юу гэж хэлэх гээд байна гэхээр ер нь энэ солонгосын уран бүтээлчтэй хамтарч ажиллаа. Японы одоо яг ингээл мэрэгчлэрээ жүжигчдэрээ ингээ ажиллахад ер нь бол манай энэ жүжигчдийн уран чадвар энэ юу бол өстой хаач яахгүй шүү дээ. Тийм. Дор орохгүй. Тэр онлоо тэр мэдлэгээ хэр сайн эзэмсэн бэ гэдэг чинь л тий хэр одоо харагдах шүү дээ үгүй. Тий яг үнэ. Тэгсэн зөвхөн тэгэл яг Мэдээж энэ онлыг сурчлаа гэж сайн байхгүй одоо юу гэдэг. Одоо хоолн дээр ч тэгж чамд орцоцоогоод яг тэрийг орцоор нь сайн байхгүй. Өөрийнх нь одоо юу гэдэг тэр нөгөө одоо чи жүжигийн юугаар их тэр дүрдээ яг амилж байгаа хичээлээ хэр сайн үзсэн байна гэдгээс. Тэрийг өөртөө бүрэн ингэ тэрэндээ итгэж одоо мэдгүй тэр янз янзын кино байдаг л та нөгөө жүжигчин болох гол яг нөгөө дүрдээ амар орж мараад тий. Бараг солиорд юм шүү тий. Тэрийг амар судалж бодлаа.
Тэгвэл Сталины дүр тоглолоо гэдэг нэг жүжигчин байгаа байхгүй. Ямар киноны хөл нэг юм нөгөө арын юм гардаг шүү дээ. Нэг киноны танилцуулга болсон чинь тэр нөгөө Холливуудын жүжигчин Сталины дүрд ороход одоо бүтэн баг жил тэр хүнийг судлаа те. Тэгээд таймхан бичлэгүүдийг үздэм шүү. Гарын хөдөлгөөн тэгжээж тэр нөгөө хүмүүст яг тэр Сталин мэт тэр нөгөө тэр хүнээр л амьдэрч үйл хөдөлгөөнийг нэг харуулж ийн гэдэг. Тэр баг тийм шиг байна. Тэгжээж талаасан. Тэгэхээр ер нь бол Монгол уран бүтээлчд маань мэдээж дэлхийн онлоор сурцсан улсууд юм чи хаач очиход ер нь диплом онлон ингээ байгаа юм чи. Яг л тэр нөгөө тоглох арга бариад өөрийнх нь уран чадвар гэдэг ч юм уу те тэрнээсээ л бүх зүйл ер нь шалтгаалж байгаа юм л та. Тийм ээ. Угаасаа хүнээс л хүн өөрөө амар тийм мэдрэмжтэй л байх хэрэгтэй юм шиг. Тэгээ ерөөсөө жүжигчин гэдэг чинь тэгэл нэг алалаа инээд юу ягаал ийм урлаг биш шүү дээ. Жүжигчин гэдэг чинь нарийн мэрэгжил байна. Энийг бас манай ард хүмүүс ойлгоосоо байснаас боддtiin. Нарийн мэрэгжил энэ чинь хүн судлал байхгүй. Одоо ингээд мэдгүй зарим хүмүүс ярьдаг л да. За ингээд нэг кинон тоглосон чинь одоо яг жүжигчд нь жишээлбэл тайзны урлагийн жүжигчд байна. Кинон урлагийн жүжигчд нь өөр байдаг аа гэл ярих юм байна л та. Би тэр одоо юу тэгэхээр одоо яг тайзан дээр гарч одоо юу гэдэг урлаг үзүүлж байгаа хүмүүс нь кинон дээр орохлоор яг киноны жүжигчин болж одоо төгсөх хэрэгтэй байдаг ч гэдэг юм уу. Тийм би тийм юм. Үгүй. Диплом чи ерөөсөө ингэж театр киноны жүжигчин гэж юу төгсөж байгаа шүү. За. Кино театрын. Тий. Тайз дэлгэцийн жүжигчин гэсэн одоо мэрэгчлээ төгсөж байгаа. Мэдээж сургуульд бол одоо юу гэдэг энэ камерын өмнө нөгөө яаж тоглох, крүүфний, сэрэдний нөгөө идрийгээ мэдрэх. Тайзан дээр болохоор одоо юу гэдгийг тайзны тоглолт моглолт гэж тийм тусдаа юм одоо юу гэдгийг мэдээж одоо юм зааж өгнө. Мэдээж зааж өгнө. Гэхдээ явж л ерөөсөө тайзан дээр ч вэ, кинон дээр ч вэ үнэн л байх хэрэгтэй. Жүжиглэхэд. Тий. Зорилго тоглоно. Харин үнэн л байх хэрэгтэй. Тэгэхээр тэр яг тайзны энэ бол тайзны жүжигчин байна. Энэ бол киноны жүжигчин байна гэж төгсдөг бол байхгүй. Байхгүй. Тэгвэл худлаа ярьсан юм шүү дээ хүмүүс. Байхгүй шүү. Тийм байна. За мэдгүй сүүлдэг байгаа мó? Мэдгүй одоо яа тийм. Одоо суйсыг төгссөн хүмүүс ихэвчлэн одоо юу тайзны урлагаар төгсдөг л гэнэ. Яг кино урлаг гэхлээр нөгөө оператор талаа тэгж бодоод байхгүй юу? Тийм болов. Тий. Одоо юу гэдгийг соёл урлагийн сургуульд чинь жишээ нь камер оператор ян гэж байхгүй шүү дээ. Байхгүй. Яг кино урлагийн дээд сургууль чинь тэр оператор, киноны зураач, дууны найруулагч гэдгээ киногаа нөгөө дагнаж ингэ сургаад байгаа байхгүй. Тэрийгээ нөгөө кодс төгсөн гэхлээрээ кино, сууж төгсөн гэхээрээ тайз гэж ойлгоод тийм байна. Яригддаг болсон юм уу да? Тийм байна, тийм. Тий. Би гайхажсэн байхгүй. Гүг түүнээс ш одоо тийм бол байхгүй шүү дээ. Тэг чи ерөнхийдөө нийтээр нь нэг юм чинь. Нэг өдөөнөөс ирсэн хөх чинь нэг тийм яриас нөгөө жавхлангийн ангид орё гэдэг. Ани тийм л юм болоо. Тийм л болчиход байгаа. Түүнээс жавхлангийн анги зохиолын дууны юу гэж байхгүй шүү дээ. Байхгүй. Урлагийг яаж байгаа шүү дээ. Эстрадын дуучин, дуурийн дуучин гэсэн хоёр л одоо юу байгаа шүү дээ. Ардын дуу гэсэн нэг гурван л. Тэр хоёроо сайн сонсчод чи өөрөө зохиолын дуугаар дуулна байна уу? Тийм шүү дээ. Энэ хаа газар ч тэгэл зохиолын дууг л солонгосч байд юм байна. Америкт бол country music гэх country тий. Оо тэр country-ийн одууд нь ямар амар юм бэ тий. Одоо нэг кино байгаа шүү дээ. Lady Gaga-гийн нөгөө нөхөр байсан. Нөхөр нь тийм country-гийн суперстар. Тий нөгөө хин тоглодог оо. Брэдли Купер тоглодог. Тийм зөвүүн залуу тоглодог. Тэр чинь тэгэл country од гэхэл амар юм болтой тий. Хөөе мөн Lady Gaga гэж гаргаж ирсэн юм шүү. Баарны дуучин багтана. Биш чи нөгөө өөр юу яриад байна. Би нөгөө сайн нөгөө нэг алдартай амар хинтэй чинь тоглосон нэг кино шүү. Тэр хоёрыг. Тэ нөгөө Lady Gaga-гийн нөгөө амьдрал юм биш. Яг тий. Тэр нөхөр нь жоохон уудаг. Манад ерөнхийдөө за бүтээн амьдралын кино байна. Яа, манай их хөө тэрнээс хойш их хөө үн ханш авир үн болсон уу яа. Гэг. Одоо тэгэл би бас ингээл хүмүүс ингээд очиж бааш манд ирж байгаа тэгээ яриад одоо энэ чинь рангаараа бас ингээд нэг үн өсчт юм байна шүү дээ. За одоо тэгээ тоглол тэр бол нэг ойролцоогоо тэдээс доош буухгүй хаач юм. Тэр манай жүжигчд бас тийм топ рангийн одоо үнэлгээтэй хүмүүс байгаа шүү дээ. Байл гот. Яг энэ чинь одоо нөгөө юу шүү дээ нэг ш. Жүжигчин хүн тэр уран бүтээлч хүн эрхэн баяр өөрөөрөө үнэлэх хэрэгтэй байхгүй. Түүнээс биш одоо самд өгөх ханш байхгүй шүү дээ тий. Монгол улсад тэдэн төгрөгнөөс дээш тоглох ёстой гэсэн тийм юу байхгүй. Тийм болохоор би өөрийгөө
үнэлэх хэрэгтэй. Яг тэр үнэлгээнийхэн дагуу би уран чадвараа мэрэгжлээ нарийн хийх хэрэгтэй байхгүй. Тэгжиж чинь сайн уран бүтээл гарна шүү. Тийм шүү дээ. Ер нь тэгэл нөгөө түрүүний яриад байдаг л тэгэл дүрдээ хэн одоо юу гэдэг юм орч чадж байгаа тийм хүмүүс чинь тэгэл угсаал топ болол явчихсан. Одоо манайхаас 1 2 3 гэ тоолохор хүмүүс байна одоо юм. Гүй одоо мэдчихсэн. Ер нь байгаа шүү дээ. Сайн жүжигчид, сайн уран бүтээлчид ер нь тэгэл байлгүй байт юм чи. Тэгэл сайн нь ч байна, муу нь ч байна. Одоо үнэн шүү дээ. Юм болгон чинь сайнтай муутай хартаа цагаантай гэрэлтэй бүх салбарт л тийм байдаг юм чинь. Манай хоолны салбар бас тийм. Яг тэр энэ гэхгүйгээр тэгэл угаасаа манай тоогооныхон бүгд л одоо өөрсдөө хоорондоо мэдж байгаа юм чи. Тийм ээ. Түүнээс бол уран бүтээлч хүн өөрөө өөрсдөө гоё үнэлэх хэрэгтэй. Тэгээд ер нь бол манай урлагийн энэ уран бүтээлчид юу бол ер нь бол тэгэл сайн шүү ер нь бол. Би бол тэгж боддог. Хаач. Одоо энэ намар энэ том төсөл нээлттэй их гэж байна. Бас боловсролт үзтэй хамтраад нэг том уран бүтээл хийсэн энэ 9 сард. Удахгүй одоо тэгээд гоё реклам зарцуулгууд нь гараад. Тэгээд зургатаар гарах юм уу те? Кино театр дээр. Нэг анги тийм. Нэг ангитай. За. Манай боловсролт үз чи ер нь бас их том кино манууны юм их том хүчтэй болсон шүү те. Одоо бүр амар болчих. Боловсролт үз чи маш том энэ контент бүтээж шít. Тийм байна. Олон ангитууд, нэг ангитууд, тэгээд дэлхийн шоу, үндэсний шоу гэлээ. Тийм, боловсрол ерөөхдөө бас нэлээд тэр кино ялангуяа тэр нэг анги биш ээ, олон ангит кино мөн дээр бол мэрэгжлийн болчихлоо шүү. Амар болчихлоо тийм. Амар болчихлоо. Тэр бүтээн амьдрал чинь бас боловсролын бас боловсролоос гарч. Боловсрол Nomade Pictures, Хүлээгөө Pictures, боловсрол. Бас хамтарсан юм уу? Хамтарч хийсэн том кино. Бүтээн амьдрал чинь бол хэдэн онд явлаа? Нээлттэй 2021 л байна. Саяхан л гарч ирсэн. Юу тийм ер нь саяхан л гарч ирсэн. Тэрний одоо дараагийн цуврал байхгүй. Бүтээн өнгөрсөн чи одоо ямар шинэ их нэртэй ихлүүлтэй нэ шүү дээ. Тэр чинь Монгол улстай бас гарч дуусаад өөр Монгол зонглоорч ерөөсө бас байлан дагуулсан шүү дээ. Тийм үү? Зөө. Нэр өөр монголчуудаас өөр монголчууд ингээд тийм одоо манайхны хийсэн дээр цуврал кино мануудыг телевизээр гаргаж болд юм. Нөгөө юу вэ? Үзэн шүү дээ. Нөгөө нам байна уу? Бас нөгөө улс төрийн холбогдолтой юм байна. Угуулга Даймантай холбоотой юм байна уу? Бидний тоглолт Монголд ороход дандаа зохиолоо явуулдаг шүү дээ. Тэр нэг хятад бас айхтар байгаа тийм. Өөр монголчууд нь хамаагүй зөв хятадын бодлого нөө өстэй. Байлгүй. Ой нараа нөгөөдүүлээгаа гэж үгээд аа. Тэгээд нөгөө юм уугаар үзүүлдэг. Нөгөө вэчат гэдэг байгаа шүү дээ. За тийм. Төлбөртөө уцаар ингээд ярьдаг. Бараг тэр мөрөөр л ядах. Түүнээс телевизээр нь бол гарахгүй шүү. Гарахгүй дээ. Ямар тийм хамаагүй байсан ч 10 Монгол юм гарахгүй хаад тэр. Амар бүх юм хямдтай. Тийм баха. Энэ манай энэ тод уцтай эмэгтэй яваад шүү дээ. Жинхэнэ ээжийн тухай жүжиг юм чи. Өөр Монгол тоглолт тийм болохгүй юм. Бас явж. Гэтэ манайх нэр Монгол зонголын нөгөө хэм баатарын үг батсан ч бас баахан авчиж боогаадсан юм шүү. Тэр чи харахгүй шүү дээ нөгөө шүү юу. Энэ Монгол гэдэг. Монгол хагийн тэр жүжиг чинь би найдан дээрс найруулагчийн тавилтаар Монгол улсын ардын жүжигчин Жамсран Жавгаан одоо тоглосноор цэрэн давхгүй байд нэр тоглосноор би чинь дараамын театр дээр өөрөө үзэж өөрөө маасанд нь тоглож исэн байхгүй. Тэгээ хажуунаас нь тэр агуу алдартай тийм амар хүмүүсийн чинь тоглолтыг ингээ үзээд байж. Тэгэл төр тамаг яриад тэгэлэхээр яаж тийм юм бэ? Тийм ээ. Өдөө очсон тавьгаа явж исэн юм шүү. Тий. Бүх юм бүр одоо яасан чи мэдэхгүй одоо тэгээд Өвөр Монгол дээр тоглох гэж ихэд би бол гоё бахархчлаа. За одоо гоё болж байгаа юм байна да гэд. Тэгсэн чинь яг нээх гээд 30-40 минутын өмнө дан гэж тогийн тастаад. Яг одоо өнөөдөр шин гар гээл. Хөвөл ихсэн юм шүү. Тэгвэл бавчлаад ална сте. Тэг гоо амар тий. Одоо Шинжаан Минжаан дотроо нөгөө хүн хятад үзэж амар олон хүнтэй. Яг тэгээд хятад тоглоог бол тэрэнд одоо ягаад том эн чинь бас театрын дэлхийн том түүх жүжигчдийн тэр тус маань тайзны уран бүтээлчдийн одоо энэ мөрөөдөл болсон Колизет цай тоглолцлоо шүү дээ. Ханд амар уус. Тийм шүү дээ. Монгол жүжиг анх удаа. Тэр том театрын одоо их усүр болсон тэр Колизет. Англич одоо театрын их орон шүү дээ. Тийм шүү дээ. Тэр театр дээр ч одоо тэгэл ямар уран бүтээлүүд тоглож ирсэн гэл бүх юмнууд нь байгаа шүү. Тэгээ дэлхийн шилдэгүүд л байна. Хэр хоногийн нөгөө нэг
Европт очсон жижигхэн гарууд очиод тоглох. Тийм шүү дээ. Сүртэй байлаа гэдэг бас. Амар. Тэр өстө үнэхээр бахархсан. Тэрийг бол одоо юу гэдэг ганц миний бодлоор ганц одоо хөөхөн тэр Баатар ах ч байна уу те тэр Монгол жүжигчид ихээс илүүтэйгээр энэ Монголынхаа нэрийг авч явж тэнд яана гэдэг бол бахархалтай л Гой. Би ч бүр итгэхгүйсэн чинь юу болоод сонирхоод манайч морь зөртэй яваад байна. Би мэтэл байхгүй. Чинь жүжигд болох гэсэн промошн яваад л те. тэр чинь Монгол хааныхан ч одоо ингээл англиар бид чи Европоор явжлаа шүү дээ. Мөрөөдлийн театр Европоор гэл. Тиймэрхүү бас гоё. Тиймэрхүү Гоё үлгүй яах юм бэ тэр чи. Одоо тиймэрхүү 1242 үлөө нэг Унгартай хамтарч хийсэн кино байна. харин тийм. Батааны тухай. Тэр нөгөө хин Марсааны Тэн дээр чинь Барсаа, манай дүүнер Төрөө, Баяраа, Цэрэнбол тэгээд тэр баг нээлттэй хийсэн үү? одоо нэх баха. Тэр чи одоо нээлттэй шүү дээ. Тэгэл манай уран бүтээлчдийг харал та. Би яг энэ жүжигчд уран бүтээлчтэй л яриад байгаа боловч одоо энэ дөөрийнхэн байна. Одоо энэ амар төвшин гэж одоо харал та. Дэлхийн нам бовн Амар төвшин бол яг нэг болчихсон. Бүр Итали дээр бүр ингэ захиалга дийлдэхгүй байна. дийлдэг. Одоо энэ Ариун Баатар гэдэг энэ агуу хүмүүсээ харал та. Тэгээл манай энэ тамирчид юу болов сая 3-ыг харьцах 3 моруу гэл. Опер дээр бол яг нэг номер болчихсон биш үү? Тэ жудоо модоо гэлээс ер нь бол алж байгаа гэсэн манайхан бол. Тийм. Тэгээд манайхан чинь Салбартаа. манайхан чинь 10 сая болгож болохгүй гэсэн гадны бодлого байгаа юм шиг аа. Тэгээ энэ болгоныг би бас ингээ бодоод идэх юм уу. Одоо юу гэдэг юм. Нэг тийм гайхалтай хүний бас хэлсэн үг шүү дээ. Авиаснуудыг л хайрл гэж. Харин Бусд нь бол яг хоолоо идэ явчихна. Авиаснуудыг л хайрл гэж. Одоо тэр агуу тэр одоо Баатар найруулагч, тэр Мөнх дөрж найруулагч тэ тэр том гайхалтай тийм театрын сор болсон одоо тэр жүжигчтэйгээ бас харалтдаг. Амьдрал нь яаж амьдрсан байх нь уу, яасан байх нь, ийсэн байх нь гэл энэ ч үнэн шүү дээ. Байгаа л үнэн. Би өөрөө ингээл зэрэг хамт ажиллаад ингээл явж илээсэн. Тэгээд энийг би бас боддгийн. Энэ соёлын аам гэж одоо юу гэдгийг нэг тийм том бодлого энэ дээрээ ярихгүйгээр зүгээр яг юм тусдан зориулсан одоо энэ дөөрийн театрын ингээл гахалтай хүмүүс байгаа шүү дээ. Тийм хангалтч үүдэг юм уу те. Яг нэг байрах тэр гавьяат гэдэг ч юм уу тэр мөрийг одоо болиод эсвэл тэр нь дагалддаг ч үүдэг юм уу. тий. Ер нь жоохон амьдралын ингээ юу яч маар шүү дээ. гой болгож өгөх дэмжлэг байхгүй. Яг тийм байх хэрэгтэй. Оросын гэхэд одоо энэ найруулагч нар том найруулагч нар том жүжигчид энэ багш нар одоо яаж амьдарч чинь тий яаж одоо ингэж хангалт нь улсаас ингэж яаж тэгээ тэрнийхэн хэмжээнд аваачиж тэр одоо л нөгөө даймаа ингээд болохоо нөгөө юу чин Холливуд чи хорчоод байгаа болохоос биш энэ Холливуд сайн кино мануу аллаа шүү дээ. Тийм шүү дээ. Оросын юмуд амар болчихсон. Тийм болохоор манайхан бас ингэ бодмоор юм шиг. Түүнээс одоо юу гэдэг яг ингэ хэрэгжүүлж байгаа юмнууд нь бол ингээд сайн ч юм байгаа, муу ч юм байгаа. Би нэг соёлын яамны юм бил яриад байгаа шүү дээ. Энэ авиаснуудаа бас хайрламаар байна л гэж. Салбарт нь юу хүн бахад. Харин тийм ээ. Одоо энэ тамирчид байна. Очоод алах гэдэг. Зардал мөнгө байхгүй. Яа ичвэртэр үсттэй. Очоод хоол авч идэх мөнгө байхгүй. Тий. Тэгээд явахт нь хийн ч мдэггүй байж шин алтаваад ирэхэд нь бүгдийнх нь хүү болчдөг тий. Ард түмний Монголын хүү болчдөг. Би чамд итгэжсэн шүү өтер гэж бодлаа. Нэг юм тууз гардуулаа. Манайх сүртэй сенсац. Ийм л бодолтой л байдаг юм л та гэж. Тэр солонгос энэ соёлын яамны бодлоо. Бурхан минь. Энэ К-попод харал та. К-поп одоо Европ бацаанаа шөөж удаг болчихсон юм. Тий. Тэгж бодлоо. Хараа сая Европоор явсан чинь заяа. Зүгээр л Европ царайтай солонгосууд. Ань тийм. Яг тийм болцсон бэл. Ихтэй тэднийг ингэж гаргаж байгаа. Соёлын яам, тэдний соёлын яам амны одоо тэр жангун мангун кинод шүү дээ. Дэлхийн хамгийн их улсад гарсан солонгос сериалч жангун юм л шүү дээ. Тэд нар жангун киног өөрөө бүтээхдээ солонгос юм хоолны соёл моёл те тэр хоол ундыг ингэ дэлхийд зурчлах тийм юм. Яа, бодлогоор тийм. Бодлогоор. Тэгэл одоо дагаад тэр чинь нөгөө хүмүүс мэдээд ирлээ солонгос хүмүүс хаан ч бизнесээр эрхэлж чаддаг болно. Тэнгуү солонгосын бүтээгдэхүүн дагаад дэлхий рүү гарна. Тэгэл сөөж мөөж одоо тэр амтлагчаас эхлүүлэл хаан ч очсон тэрийг мэддэг киногоор мэдээлэл авч юм чинь солонгос хоолны газар ороод идэнэ шүү дээ. Нөгөө сериал дээр гардаг хоол байна. Тэгээ бүх кинон дээр заавал нэг төрлийн хоол орсон байх хэрэгтэй гэсэн солонгосын тэр соёлын яамны бодлого. Нэг кинон дээр нэг төрлийн хоолыг заавал. Тэгэл яг нэг кинонд дандаа нэг амгаа, нэг кинонд дандаа нагууг гараад ингэж идэв шүү дээ. Тэгэл хоол амар онцолж харуулаад заавал санаас тэгж тэр
хэдэн хувь ингэж нэг мөнгө төрөв. Сая сүүлд Солонгосын бас нэг шинэ кино гарсан байл шүү дээ. Яг хоолны тухай. Байгаа тийм. Амар. Тэгмэд одоо юу гэдгийг урлаг, уран бүтээл эдгэр чинь амьдралд ч байна уу? Ер нь хүмүүсийн тарих марх нөлөөлдөг гэдэг л үнэн багхгүй. Хандж дагдаг юм бол ерөөсөө яг л тэгж. Яг л хүмүүс нөгөө юуг нь мэдрүүлж байгаа. Үндэсний телевизийн тэр нөгөө тусгай салаа биш үү? За тийм. Тэр кино чинь гарахаас өмнө ер нь цэрэгт явах нөхдөө цэрэгт явах нь их хойрог болсон байсан байна шүү дээ. Тэгээд тэр нөгөө дэндүү мэндүүгээд нөгөө яг оланктай. Тэр киногаараа тэрнээс чи ойш цэрэг таталгаа юу амар ингэж байгаа хөө. Гэхдээ харин улсын ч гэсэн яг тэр чинь бодлого байхгүй. Соёлын яам чинь тим дээр юусэн ажиллах нь багтаад байгаа байхгүй. Одоо чил яг одоо би зөв тоогооч юм гээд одоо нэг кинонд танаа чиний кино хийхээр болно шүү дээ. Тэнгууд нь юу гэдэг заавал нэг Монгол үндэсний одоо тий ахуй амьдрал ч юм уу эсвэл мал ч юм уу нэг бол тэр хоолын заавал оруулсан байх хэрэгтэй гэсэн тийм гэрээгээ танарт мөнгөөр дэмждэг. 20% ч 100% биш юм ах тий. Тэгэхээр тэр одоо энэ хоолн дээр Монголын одоо юу гэдэг сүү цагаа дээр хийсэн хоол төлхөө гарнаа ч гэдэг юм. Тэгэхэд хүмүүс нь ч үзээл одоо юу гэдэг гадны хүмүүс яг гадагшаа биш юм ах дотооддоо ч гэсэн тэр хүмүүс нөлөөлж байгаа хөө. Тий. Тэгэл ерөөсөө тийм соёлын яамны бодлого бол яг манад одоо гайгүй болох байх л та. Солонгос, Япон бол амар л үт юм бэл. Ерөөсөө дэлхийд гарах зорилготой. Тэгэл яг үүндээ одоо юу гэдэг жишээ нь ганцхан мөрөөдлийн театр дээрээ би аваад үзэхэд чинь л бид чинь л одоо ингээл нэг шагаа сүрэл бид гурав чинь л нэг 10 хэдэн залуучуудыг ажлын байраар хангаал 10 хэдэн залуучуудад цалин өгөөл ардлын ингээ баталгаатай болгол ингээл явж байгаа. Би яг үүндээ. Хаач олуулаа тий. Манайч одоо 15 сургуулаа шүү дээ. Тэгэхэд чинь л ямар ч улсаас юм байхгүй. Өөр яг л хуваарай. Бүх цалин, бүх уран бүтээл те бүх юм дандаа энэ толгоноос л гарна. Тэгэл яах вэ? Яг татврын үсээ авчин уус те. Тэгэн гут ингээ хийгээд айлуу татвараа өгөх гэж авчин те. За дэмжээ татвараас чөлөөлөл байхгүй шүү дээ. Дэмжлээ энэ жилийнх нь юу чөлөөллөө гэвэл хичнээн урам орхолоо те. Та нэг Монгол улсын төлөө ийм гой соёлын одоо ийм гой өв те. Хилээ тань энэ жилийн татварыг боллоо гэх. Тэр чи одоо тэгэл энэ шин сэргэлтийн бодлого гэдэг л нөгөө баахан нөгөө сумдуудаар яваад урлаг уран бүтээлчид ингээл үзүүлэл яваад байгаа шүү. Бид нар чинь бас хэлэхгүй улсаас мөнгө авахгүй ч гэсэн нөгөө шин сэргэлтийн бодлогыг хийгээл яваад байгаа шүү дээ. Гадаадаар сая явчаад ирлээ, Европоор явчаад ирлээ, Солонгосоор явчаад ирлээ. 21 аймгаар чинь тойроод ирлээ. Хөдөлгөөр яг 21-д дуусна уу? 21 тал нь явсан. Одоо намар дахиж талын дуусах. За манай орон нутгийн хүмүүс яаж үлдэх вэ? Үгүй гоё шүү дээ. Манай орон нутгийн чи ер нь сайхан их гоё соёлтой болж байгаа. Юм үзэх гэж жагсаж орж ирж байгаа. Плед хог ундаа газраар байха болцсон байгаа. 21 аймаг баг ихэнх нь гоё театртай болцсон байна. Тэр дундаас би энэ өмнө гоо аймгийн театр. Тэнтиг амар театр хийсэн. Амар театр. Тэр одоо хин хаана улсаас хийсэн үү? Мэдээж өмнө гоо аймаг чинь болохоор өөрийнхөө яг өөртөө хаа. Тэгэхээр аймагаас байгаа. Аймагаас. Би тэгж бодоод байна тий. Тэр өстөөр Улаанбаатарт байхгүй театр үүсгэн юм уу? Амар гоё театр. Тэгээ манай Оронтын театр байна. Энэ өмнө уугийн театр байна. Том театрууд биш шүү дээ. Төв аймаг сая 19 онд гоё театр. Тий, Төв аймгийн чинь гоё театрууд байна. Тэгээ би бас тэгж бодоод энэ мэдээж одоо юу гэдгийг соёл урлагийг сургууль сурах гад Улаанбаатар хоттой ирж сурчаад тэгээд нөгөө хүмүүс чинь нөгөө аймагтайгаа гэрээ хийд юм биш үү? 4 жил сурчаад нөгөө аймгийнхаа театрт ажиллана гээд тэгээд төгсчөөд эндээ үлдчихдэг гинэ. Энд нэг очихгүй. Тэгэхээр би бол очиж уран бүтээлээ хөгжүүлээч гэж би бодоод байгаа байхгүй. Урлаг соёлоор та нар үйлчлээч. Үйлчлэгийн хүмүүс шүү дээ. Та нар ийм жүжигчин, ийм од мод хүмүүс бол биш шүү дээ. Би бол тэгж боддог. Бид нар бол үйлчлэгийн байгууллагын хүмүүс. Урлаг соёлоор л үйлчлэх хэрэгтэй. Тийм болохоор энэ дүүнэртэй бас ингээ энд одоо төгжрээд яах юм бэ? Тийм шүү дээ. Одоо энд миний амьдрал гарцаагүй энд байгаа учраас л би энд байгаа. Түүнээс шимээр энэ өмнө говьд ч юм уу очоод эсвэл тэнд одоо намайг дуудаад эсвэл Эрхэн баяр гэдэг жүжигчийн хүрээ дээр байрыг чинь бэлдээд үгүй те. Ажлын байраар чи ангаад үгүй. Хэдэн сайхан залуу жүжигч ингээд яагаад гэвэл тэнд ямар сайхан уран бүтээлүүд гарах вэ? Яста стрессгүй гарах бах те. Шүү дээ. Япон шүлний нууц юунд оршдог вэ? Уламжлалт аргаар бэлтгэсэн 10 төрлийн орц. 24 цаг буцлагсан болооны ясны шөл. Энэ бүгд таны цагийг хэмнэх тонкоцу Япон шүл.
Манай Боё ч бас энэ хаана үлээ шинэ театр нэгдээд дараа нь болцсон байлаа. Тий, эн чин болохоор яг улсаа. Улсын. Хуучин нөгөө чи санаж гинөө. Одоо энэ хүүхдийн зүүн хаан банк чинь хүүхд залуучуудын театр өсөн шүү дээ үгүй. За тийм уртлын нөгөө хин найруулагч зарцсан марцсан гэх. Ямгаваа найруулагч гэл нэг дөөлөнтэй нэг юм байгаад шүү дээ. Тэр чинь одоо шинээр тэр сонгон хайрхан дүүрэгт яг тэр статусаараа хүүхд залуучуудын театр гэж Улсаас тэгж барьсан. Мангар том байшин шүү. Мэдээж тэр хаан шин тэр сонгон хайрхныхан энэ соёлын төв ийшээ ирэх гэж бас хэдэн цаг төгжрлээ боддоо минь шүү. Тэгэхэд яг тэнд нь аваачаад театр ингээд гаднаас нахад зүс мангар том. Тэр бол амар гоё театр. Газар ордон шиг юм байл шүү. Тэ. Тэгээ сонгон хайрхан дүүрэгч одоо Монголын Улаанбаатар хамгийн их хүн амтай дүүрэг. Тэхгүй яах. Одоо тэр амгалан байна. Миний ч одоо төрж өссөн амгалан жанжин клуб гэдэг. Жанжин клуб ч бас гоё засвар масвар гоё болцсон. Антикс тий. Наасаг бол гоё бол. Тий. Тэгээ манайхан ч болохоор үйлдвэр бариач энэ мөө соёлын төвөр яах юм гэдэг байхгүй үгүй шүү дээ. Соёлын төв чинь байж иж одоо Соёл гэдэг юм чинь байхгүй болчихвол энэ ард түмэн чинь бүр энээсээ долоон дээр амар болно шүү. Урлаг гэдэг бол миний хөш хүний зүрхтэй ярьдаг байхгүй. Соёл гэдэг чинь хүний тарихтай ярих хэрэгтэй байхгүй. Тийм болохоор соёл урлаг хоёр чинь заавал хамт байх хэрэгтэй. Социализм үед нэг соёлын довтлогоо гэдэг юм болж ирсэн. Яг тэр шиг нэг кино үзсэн үстэй. Тий. Сүүлд маскийнхан тий маскийн үзэл. Тэр одоо ингээ харахад инээдэн ханиадам ч гэсэн тухайн тэрнээс амар үсэн. Тийм л бүдүүлэг тийм л савн чамдалдаа үзээгүй тэгэл барааны савн хүний ясаар идэг гэл. Тэгэл хүний тосоор идэг. Тэр дунд ч бас нөө божигнуулж их шогч хүмүүс байсан гэдэг чинь тэрээсээ. Их божигнуулдаг байсан юм шиг. Молко зөлхөд зохиож байгаа нь амар бас. Орос хөхнийс үү. Чи ууж онцгой мотор гэдэг. Тэгээ нөгөөдөл амар цээрлэл тээ. Шогч гараад байдаг гэсэн. Урлаг юуны талаар нэг юм бодолтой байна өө. Яа тэгэхээр өсөн өсөөгөө энэ мань өөрөө хөгжөөд гоё болно. Гоё гэнэ өө. Нэг тийм стресстэй асуудал биш үү? Биш дээ. Чи өдрөө энэ мянга бахаргаал тэгээж мөгээд лооцон тавиал тэгж яхаар тэгээд энэ явцын дунд энэ ч өөрөө юм. Одоо юу гэдэг юм. Муу юм нь одоо салхин туугдаж алгуул сайхан шин зүлэг ургаар тий. Тийм бол бэдэн шүү дээ. Тэгээд одоо миний бодлоор зүгээр нөгөө мөрөөрөө момонжуулна гэдэг шиг хийх ёстой юм аа. урт ажлаа хийгээл явчих. Тэгээ болоо. Харин тэгээ гайгүй л доо тэгт. За манай кино урлаг яах вэ тэгт яг хоо хичнээн гоё юм хийгээд нөгөө одоо кино хэмжүүдэд байхгүй гоё ингээд хийвэл хийж болно. Тэр чинь гол нь нөгөө хийгээд хитэн хүн үзүүлээ хэдэн дөрөвний төгрөг олгуулаа. Яагаад манайхан ч нөгөө барууны Холливуудын амир кинотой ингээд Монгол киногоо ингээд нөгөө харьцуулаад байгаа тий. Тэнгүү тэр хүмүүс чинь нэг кино хийгээд хэдэн сая хүн үзүүлээ. За минимум тий тэр бом үзэж байгаа ч гэдэг юм тий англиэр. Манай зах зээлээр одоо юу гэдэг сая улаан үстэй дондог өвгөний сүнс гэдэг нэг аимшиг кино хий гэж бодъё л доо. Тэрийг залуучууд ихтэй үзлээ гэж бодъё. Манусын нас хүмүүс аимшиг кино үздэг болц. Тэгэхэд хэдэн хүн залуучууд хэдэн хүн байгаа. Саяас дэш гарах уу гарахгүй. Сая дээр 300 мянган хүний дотор л эргэлдэж байгаа. 300 мянга шүү дээ. Юуг нь харсан биз дээ. Зах зээлийн яг Монголын 1 номерын үзэлттэй кино гэсэн чинь Баянбол гэх кино 296 мянга. Гэл бодохгүй юу. Харин тийм. Тэгэхээр тэрнээс дээш явж болохгүй. Тэгэхээр нөгөө илүү нөгөө нэг гоё юм хийхэд бол илүү одоо юу гэдэг техник илүү юмнууд ч гэдэг юм уу хийхлээр тэр зардлаа нөхч чадахгүй цалингаа тавьж чадахгүй ч гэдэг юм уу те. Тэгэл яг л одоо энэ миний дүүнэрийг одоо энэ кино урлаг кино энийг одоо хөгжүүлээд явж байгаа энэ өвай фантастик этик гэл одоо ингээл бүгд өөрсдийнхөө хөдөлмөрөөр чин зоригоор л татраа төлөөд энэ тэндээс гуугаал. Дээрээс нь татраа өгöd 50%. Энэ тэндээс гуугаал. Театрууд нь 50% авчин. Тэгээд кино урлагийг хөгжүүлэх гээл сая одоо л харал та сайхан кинонууд хийгээл. Тийм л байна. Тэгээд нөгөө нэг өөр юм хашаа ороод дахиад яг бид нар шиг ингээл тэгэл явна шүү дээ. Ороод энэ ч зах зээл нь байхгүй гэдэг тий. Хэцүү юм даа. Тийм л сайхан дөө. За сонгуул яаж вэ? Сонгуулаар хийж нөө. Мэдээж энэ сонгуул гэдэг дээр бол одоо маш юутай хариуцлагатай ханддаг шүү дээ. Би бол жил болгон ер нь сонгуул өгж нөгөө алгасан юу байхгүй. Сонгуул гэж өгөө явж байгаа. Тэг өгөөгүй. Дандаа би сонгуул ингээ өгдөг. Тэгээд одоо энэ сонгуул яриад одоо энэ сонгуул улс төр гэхээр л ер нь манайхан нөгөө хараад өгч. Хөө харин тийм. За манайхаар сая нэлээ олон зочдоос би асуулаа. Тэг ярин сэдв болж байгаа шүү дээ. Сонгуулаар яах чинь? Та орон цас хийх гэж нөө ямар нам юм чинь яадаг уу гэд.
Ваа тэрнээс ч хол бай. Бүгд идэгч. Энд нэг хэсэг идэггүй байсан мэт. Үгүй байхгүй. Энэ яач вэ? Үгүй байхгүй. Базуулаад байна уу? Яагаад байна? Бадуулах шээ. Өөртөө харин буруу хүмүүс толгоогоо угаалгаад байна. Тийм. Холливуудд заяа. Аа. Америкт. Тэр Шакира, Бейонс эднэр заяа. Дэмжиж байгаа улс төрчийн шоунд нороо яваад байгаа байхгүй. Дэмжээ. Дэмжиж байна. Тоглолтын дээр нь хүлээ авалтын дээр нь дуугаан дуулж байна. Хандвын аян болж байна. Мөнгө болж байгаа юм шиг баг. Бүх спортынхан ингээд ардталтан зогсоод дэмжээрээ ингээд хэлж байна. Яг ч гэсэн тэнд ижилхэн л бокс долоогч гэдээ ярьж л байгаа байхгүй. Энэ бол хаач байдаг зүйл. Бас уу. Хаач байдаг зүйл. Тийм үү. А энэ худлаа ингэ боксоодоо дуулаа явж ийн гэлөө. Тий, боксоодоо ингэж чинь тэгж чинь энийг дэмжиж чинь гэд. Энэ юу гэж өгөө эсрэгэл намынх нь байхгүй юу да үгүй. А нөгөө намынх нь байхгүй юу да. Тэрээс би бод ингэ жишээд юу гэдгийг одоо боёнгийн жагаа нэр дэвчээд байдаг бодъё л та. Одоо дэвшээгүүл байлгүй. Тэгээ тэрний ард одоо юу гэдэг урд нь доочин саран тавиад болж яах таа. Энэ шоу болж ин тэгээд тэр шоун дээр одоо юу гэдэг хүнд бол сараагчд мөнгөний хүч мөнгөний дуулж тэр үнэ авах цалингаа аваад дуулж ин. Тэр би бол тийм хийхгүй. Тэр яагаад бөхцөлөгч байх хэрэгтэй юм бэ? Харин тий. Яагаад тэр манайхан дээр атархад идэм бэ? Тий. Тэр чинь дуучин хүн тэгэл цалингаа за би нэг дуулахад хэд байдгийг 5 сая ч байд юм уу те одоо 10 сая ч байд юм. Тий. Одоо манай бас ганц хоёр найзууд энэ улсын хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа. Улс төрч хийж исэн одоо ингэж явж байгаа. Би дэмжинэ. Одоо манай бол таньдаг битүү дүүнэр нэр дэвчиж. Тий. Би найзаагаа дэмжиж чинь одоо юу гэдэг чи одоо энэ жишээгээр ингэхэд өө мөө алиалагч өө мөө бокс долоогч гээд Тэр ингэж л амьдрандаа ингэж л амьдрандаа гэд. нөгөө зүйл нь тэгээд байт юм. Ой цензуурлээ. Тэ? Энэ тоохгүй байх юм шүү. Ойлгомжтой шүү дээ. Тоохгүй байх юм шүү. Тоо юугийн тоодгийг. Харин тийм. Тэгээ манайхны одоо энэ бас нэг юм лайваар заяо. Ийм нэг төрхөрөгч нар амар их болсон. Аа тий. Тэгээд тэднийхээ үгэнд ямар амар юм цензургүй хандаж бүдүүлэг орж ирсэн. Энд ч одоо дуган энэ хүн дүрстэй, оюун бодолтой энэ чинь хүн сүрэгчтэй уг нь бол. Харин тийм. Тэ энэ чинь Хэмэт гисэг нэг тийм нөхдөд байгаа. Өвчтөө юм шиг, солиотой юм шиг, солиотой юм шиг. Гэтэ энэ жилийн сонгуул бас арай л амар болох байхаа. Мэдхгүй. Нэг амар их хүн гараад ирсэн. Юу ч болох. Одоо ч 128 шүү дээ. 126 юу? Тий. Яг би ч нам сонирхтуул дээ. Тэгтэл шижиг үрээд байхгүй. Юу нэхлээр яг одоо нэг байгаа их хурлт байгаа хүмүүс шүү дээ. Аа. Мөнгөтэй төгрөгтэйгээр нэг дуудуулаад идэж удаад дуудаад. Тэнгууд тэдэнд ямар хууль үйлчлэхгүй. Яг сэтгүүл мэтгүүл хараад яг нөгөө хууль гээл саяны нөгөө хийсэн шиг нөгөө сайн ч байгаа муу ч байгаа шүү дээ. Юм хийж байгаа улс төрчин ч байгаа. Хулгай хийгээд идэж байгаа хулгайч ч байгаа байхгүй юу? Тэнгууд одоо юу гэдэг Эрхэн баярыг нэг гимт хэрэг хийлээ. Янз бүрийн одоо нэг хулгай хийлээ гэхэд намайг маргааш нь байраа шууд нөгөөдөр нь ялуугүй явуулна. Намайг ч ялаагүй шүү дээ. Аа тэ дээр болохоор ийм хүмүүс ч байгаа. Сайн тэднийхээ төлөө тэмцэж байгаа ч байгаа. Би бол тэгж л боддог юм. Хэцүү. Яста миний хэлдгээр боддогоор энэ хурлын гишүүд олон болох. 500 бол. Бүрөө. Тий. Тэгээ бүр ингээд нэгнийгээ идсэн бол бөөнөрөө нийлт нөгөөдгөө шорон жийж мэд. Тэгэхгүй 70 хэдэн хүн ч нөгөө бүгд хамсаалтан болчихдог. Өчигдөр чамд тэгвэл би тэрний чи хэлээ шүү. Чи тэгвэл би энийг чи хэлээ шүү гэл. Бүгд нэг ноотоо. Одоо тэгээд энийгээ гөрч чадахгүй. Тий. Сүүл рүүгээ энэ жагсаал цуглаан чинь хүртэл ийм нэг утгагүй болчихж шүү. Яг жагсаал руу дунд нь профессионалагч нар гарч ирэл тий. Өө ард нь тэр байгаа. Урд нь энэ байгаа гэд ийм яриа сонсчоор чинь тэр нөх хүмүүс чинь ингээд иргэдэн яа бас нэг худлаа бүр нэг serious авах болчихдог байхгүй. Тэр нэг залуучууд нэг амар жагссан шүү дээ. Тэр бол жинхэнэ бос байна. Тэр дунд нь божигнол тайц тий. 2 3 хуваагаад итгэхгүй би одоо. Цагтаа магтаа явуулсан уу? Хаа байна одоо тэр тэгээд жагсаан дээр. Дээр мэрч мэдхгүй одоо тэр хараал. Оронд нь байгаагүй хажууд нь байгаагүй болохоор одоо мэдхгүй маа яриад яах. Ханд. Айгуул хоёлаа торолдол шүү.
тэгж байгаа л одоо энэ улс төрд энэ хэрэгтэй гэдэг дээр л би дугуулчин да. Өөрийнх нь бас мэдлэг юуг нь харъя. Тэгээд тэгж байгаа л би дугуулъя гэж бодож шүү дээ. Энэ гой боловсролтой гой залуучууд байлээ. Тэг би бол залуучуудаа дэмжинэ зөө. Одоо энэ хөгшин борхнуудыг бүгдийг авч явах шал удаа. Сүлдээ бүр хийхэн байхгүй нүдмүдэнд хагалгаа гэж сууж байгаа тийм. Ер нь бол тийм шүү дээ. Харин тийм. Одоо залуучууд гарч ирж тэр хөгшин борхнуудаас бүгсийг урах хэрэгтэй. ингэж гой нэг агаар оруулмаар нэг салхи оруулмаар байгаа байхгүй юу. Тэгээ эдгэр чинь бас одоо энэ тентхийн гадаад дотоодын төлөөлөгч нартай гадаад дотоод бодлого тий. Гадаадын бодлогоо үзэж хараад Монголын эдийн засаг масаг гэх тий. Янз бүрийн тэр ордонд нь очоод нууц хаадаг тэр материалуудаа танилцаад ингэж охин явмаар байгаа байхгүй. Хүүрэн тарах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй арай л бас хэцүү байна. Тийм л бодолтой байна. Сонгуулийн юм дээр Адилхан бодлоо. Янз бүрийн дэмжлэг хүссэн найз нөхдийн юм дээр бол явноо. Sorry манайх. Манай GCIS хэдэн хүн сонгогдсон нэр дэвшчихлээ. Ер нь нэлээд олон таньдаг хүмүүс залуучууд нэр дэвшил шүү. Тэр чинь бол тэгэхээр нам бус те. Тэр нам энэ гэсэн байхгүй шүү дээ. Би өстой нам бус шүү дээ. Анх манай мөрөөдлийн театр эн чинь үйлдвэрчний нэвлийн соёлын төв ордон одоо энэ талбай ажиглалын соёлын төв ордон гэж хоёрхан энэ заалан дээр л нөгөө тоглолт болдог гэсэн байхгүй юу. Тэгээд очоод цаг асуухаар байхгүй тоглох цаг байхгүй. Тэгээ бид нар чи яах вэ? Тэгээ үйжсэн чинь өөний тусгаар тогтнолын ордон дээр том заал байгаа шүү дээ. Тэгээ тийшээ орж үзье гээд. Тэгээд анх тусгаар тогтнолын ордон дээр анхны тоглолт Монголд одоо ингээ хийж исэн байхгүй юу. Тэгээд тэрнээс хойш ордон дээр тоглолцсон болохоор намын амтлаг гэдэг ч юм уу нэг тим яриа чинь ингэ тэгж гараад идэх хөөх. Монгол ардын намынх замынх гэх. Тэр чинь төрөөсөө өгөөл нөгөө тоглох газар байхгүй тэгэл тоглож исэн. Нэр тийш тэнцээсийн заалтай байсан тий. Шатаачдаг хүмүүстэй. Тэгээ хуучин чинь шатсан байхгүй юу. Одоо тэр чинь шинэ болгоод бүр гоё болгосон. Тусгаар тогтнолын ордон гэдэг. Тэг нэ. Хэдэн он төлөнө бослогоор шатагаа шатна. Магнаа цагнаа. Тий. Магнаа чинь божигнуулаа тий. Тэр чинь хэдэн он бэ? 8 он шүү дээ. Яг алт авдаг. Тий. Шүү дээ. Тэгээд сонгуул болоод амар шатаагаад үүмэн болоод тэгээд хэдхэн хоногийн дараа нь Монголын анхны алтан медаль аваад Төвшинбаяр авраг аваад тэгэж Улаанбаатараараа нэг ингээггүй аргууж яваа. Яа тэгсэн чинь тэр үед чинь ерөнхий сайд эдэн хэн байлаа хоорондоо нөгөө гарч ирж тэрвэрлээ. Баяр маяр байсан билүү? Юу вэ? Баяр инх хоёр гоо айдас билүү. Хоорон нөгөө хоёр дуу гарч ирж мөрөө. Хоёр намынхан чи хоорондоо юу яагаал. Тэр үед их зүгээр байсан шүү. Тэр үед бол надад бас амар гоё юм бодогч шүү дээ. Ер нь урлаг спорт гэдэг бол ийм амар эв нэгдлийн юу байгаа хөөхгүй. Тийм. Тэгэхэд хэрүүл хийж байгаа. Одоо ингээд айдаг болцсон уу? Сошиал медиа гараад ирэнгүүт нүг болоолчих юмсан гэсээс амар имэдэг болцсон. Харин тийм. Амар имэдэг болцсон юм уу? Наа чин эмгэг байхгүй юу? Тийм. Би бол тэгж боддог байхгүй юу? Чөлөөтэй байж тохиолж байна. Утас заяо. Утсан дээр тэдэн мянган дагагчтай 500 мянга 600 мянга 1 сая хүрлээ гэдэг дагагч заяо. Одоо хаана байгаа? Юу? Дагагч нь хаана байгаа? Байж л байгаа. Байж байгаа. Хаана байгаа? Мэдгүй. Энэ хий хоосон байхгүй юу? Дан их шин худлаар авсан байт юм шүү. Үгүй ээ. Яг худалдаж авсан ч бай, өөр хүн дагсан ч бай ер нь. За одоо юу гэдэг нь жишээ нь би 17 мянган дагагчтай гэж бодъё. За жишээлбэл. Тэгвэл тэр 17 мянган хүн хаана байгаа? Яг ясан дээр юу? Ясан юм дээр эн чи хий хоосон зүйл байхгүй юу? Дээр нөгөө Элон Маских ч бай эсвэл дээр байгаа нэг юу вэ штэ. Нөгөө сүлжээ хиймэл дагуул нэг коно бунтрахад байхгүй. Тийм штэ. Сошиалд хитрхи их ингэж орж тэр дагагчтай одоо юу гэдгийг миний айрын мэт одоо ингэж итгэх төсөөлж заяа өгөө. Тэгээд тэрүүгээрээ ингэж юу яат. Энэ бол өвчин баггүй. За би бол тэгж л боддог. Ер нь бол би яг хүмүүс тэгэл ер нь ингээл анзаараад байхгүй юу би гэдэг юм яриа шүү дээ. Тэгмээ ингээд сошиалаас их хэмээсэн хүмүүс байна.
Та буруу яриад тэгчих үед наа. Тэгээд яг зөв. Амьдрал дээрээ болохоор юу гэдгийг нэг тийм нэг имиж ханаас янз бүрийн юм бол харьцаа үүсгэж тийм байхгүй те. Тэгсэн мөртлөө сошиалос л хайсан. Амар юм. Тий яг үнэ. Бүлийг ингэчүүл яанаа л гэсэн хүмүүс байгаа шүү дээ. Тий. Хуучны одоо чи орцсныхаа бүх айлуудын аав ээжийн хүүхдүүдтэй нэрийг мэддэг. Хөршийн холбоо молбоо гэл нүд рүүгээ харж ярьдаг те. Тоглоом нь хүртэл бие махбодороо ингэж тоглодог. Маний дэм бацаа махт ямар сайхан байна. Тим юм ч одоо байхгүй бол удаж штэ. Удаж штэ. Одоо шин төрөлд ирээд байгаа шүү те. Шин төрөлд ирээд байгаа шүү. Сая нөгөө нэг Facebook пост үзчихсэн чинь нөгөө нэг хард дискний үүх гинэ. Тэгсэн чи эхлээл нөгөө юу гэдэг дөрүүлж юу кассет юм хааш. Тэгээд даана үйдсэн чинь нөгөө нэг floppy disk үүд дөрүүлж чинь тийм болол тэгснэ нөгөө диск болол нөгөө хадгалах орон зай багцаал байдаг. Тэгснэ флаш болж байгаа байхгүй. Флаш болол тэгснэ хамгийн сүрд флаш болонгуудаа тэгснэ шууд үүл рүү нисээ явчихсан. Байхгүй болсон. Хадгалдаг орон зай нөгөө интернет болцсон. Бид нар интернет чи алга болоод бүх юм байхгүй л даа. Тийм шүү дээ. Одоо ингээд чи хайлт руу орохоор альбом байхгүй болчихмоо. хань тийм. Хуучин нөгөө гэрт оронгууд найз охин мохны альбом үзье гээл. Альбом үз. Гаргаж игээл те. Одоо зураг угаалгаддаг байхгүй. Утас хаялаа дуусаа. Харин яг тэгсэн шүү дээ би одоо бүр баларч байгаа. Хүүхдээ жоохон зураг мөрөг бүр яг яах вэ? флашн дээр хадгалж ирсэн. Юм хөвчөөд ингээ явж байгаа нь бол зөв л. Тэгтээ л тэр харьцаа л надад их юу бат идэг. Өвүүлэгдээд идэг. Одоо энэ чинь тэгэл бүр амар болов шүү. Бүр хүмүүс ингээл. Одоо амьдрал дээр ингээд ярьдаг хүн амар юм ховор болчих жоог. Би одоо ингээд тэнгисээ миний хөшөө ингээд нэг өдөр залгаал. Хоёлын хөшөөний ганц цууд татахгүй яах вэ? Жохон мармар ярил да гэл те. Тэгэл найздаа сэтгэлээ нэгээл ингээд тийм байхгүй. Хаагур яшин чатаар сэтгэлээ ингээд нээдэг болцсон заяа. Өөрөө харагдахгүй ч. Өөрөө харагдахгүй чгүй ингээд нээд. Яг чиний сарайг харахаараа би үг дуурч чаддаг. Ийм болчихлоо. Одоо тэгээ уламд юм болж хүүхд. Тий яар одоо хүүхдүүд чинь яг тийм. Тэгээд өөрийгөө илэрхийлж чадахгүй ийм хүүхдүүд амар их шүү дээ. Одоо миний мэдгээр л ингээд заах нь амар залуучч байсан. Нэг 20 30 жилийн өмнө гэл бөөнөрөө суугаад дотны эднээс 4 5-лаа суугаад тэгээд пимээ уугаал. Тэгээд хооронд яриад нэг нь жоохон болохгүй нөгөөдхөдөө зөвлөж мөлөөл вэ чи ингэх хэрэгтэй байхгүй юу? Жишээл одоо аваатайгаа ирэлдээд ингээд би болохгүй амар юмстай гэл нэг ярьдэн шүү дээ. Нүдгүй чи дүүд ингэ мэг гэх. Тийм жоохон амьд талцаа жоохон багсаад байгаа юм уу? Тий шүү дээ. Харин тий. Тэр бол үнэн ш. Тагаалыг уухлаараа нам яриад одоо зүгээр утсан шүү. Сүсэр. Тэрний мөнгө гэлээ. Тий. Хүний мөнгө, хүний машин ярьсан л нэг л их нэг том нэг юм ярьсан л нэг хүмүүс байдаг. Одоо тэр тус маань одоо энэ сонгуул ойртцоо наад ярианууд чинь сонсохоор үрнэ. Тийм тий. Одоо энэ прогноз ингэж байна. Наа чи гарын шүү гарахгүй шүү хаалцтай. Уулцсан хүн болгоно нэг сонгуулийн нэг юм юу тусчиж. Тэр чи ус цаанаас тавьчих. Цугтаа мэдээ гарч яхад нөгөө нэг хитэн улс төрийн гарууд тэгэл ярих юм. Тэд нар нь хоорондоо хэрэлдэж байгаа л гарах юм. Хүн хэрэгтэй мэдээлэл. Энэ 3 сая нэг 3 сая иргэнтэй нэг юм улсыг одоо энэ олон намаар яана. Үгүй яана. Зүгээр хаантай байх хэрэгтэй байхгүй ядаргаа. Нэг бачка гавч хаан гэж тавиад. Тэр намлаг энэ намлаг энэ тэгээд нөгөө намууд нь хоорондоо хэрүүл уруул. Тэгээд нэг нам нь гараад өөрсдийнхөө хүмүүсээ тавих гал хамаг нөгөө нэг боловсон хүчин дэд бүтцэн байхгүй бол нааш чааш нь болгоо дахиад ихсэн гээл. Ядаргатай. Нэг газар нэг агентлагийн даргам одоо тэгээд 4 жилийн юутай болцсон ба шүү дээ. Юутай? Настай. Тийм ханаалтай шүү гургу. Сонгуул өгөөд ирэнгууд буулгах чинь заяа. Дараагийн сонгуулиар нөгөө нам нь гарчингууд өөрийнхөө хүнийг тавиад сойлогдно гэлөө. Бүр амарт тэгэл тэр 4 жилийн хугацаанд самраал итгэл юусоо дайрж байгаа. Яах вэ? Маш урд итгэл. Тэ. Надад л яваатай мөрийн хөдөлбөр энэ хууль дүрм дагаж мөрдөж байгаа одоо энэ ард түмэн л. Өөр энэ дагаж мөрдөд байгаа ч мэддэг. Мэдрэгддэг шүү дээ. Тийм юм англиэл гин ийм зээл тэглэлээл гин ийм юу яалаа гин тэгэл ард түмэнд бол мэдэгдэх хэрэгтэй байхгүй юу? Халамжааг өгдөг юм шүү. Гэхдээ тэр чинь бол мэдрэгдэх хэрэгтэй байхгүй юу? Мэдээгээр ард хэтэрхий одоо халамж аваад тэрнээс болоод ингээд
Хэцүү байх те халамжинд автаад Тэг автаад тэр баг ажил хийхдээ тэр халамжиндаа хангаад би одоо юу улсаас намайг халамж өгсөн үү? тэр халамж нь шүү дээ өгөө яг гадны халамжийг мэдрэгдэх хэрэгтэй байхгүй. Тий. Амьдралд нөлөөлж иж тэрийг халамж гэж шүү дээ. Хувьцаагаад хулааныг 400 байж сангууд өгөхөөр нэг мөнгө өгдөө те нэг 90,000 ч одоо. Сая хэдийн өгсөн 200 хэдэн мөр өгсөн. За тэр хамгийн ихэн цай. Одоо тэгэл гараал энэ одоо энийг 5 хоолныхаа үнийг л харахгүй юу. Тэгээ 200 хэдэн мөр төгрөггүй шүү дээ. Тэгээ халамж гээд солиор өгөх байхгүй. Магадгүй тэр нэг гэр хороол мороол ч юм уу амьдрал нь жоох хэцүү байгаа хүмүүнд Маш чухал байж магадгүй. байж магадгүй л дээ одоо гурил мөрөл аваад ч өгдөг ч юм билүү бүү гэж одоо. Тэгтээ Монголын залуучууд халамжинд автаад байна гэж солиор өгөх байхгүй. Тэ. Нийтээрээ ингэж гоё мэдрэгдэх ёстой л гэж би бодоод байгаа юм. Харин. Тэгтээ нэрвтэл бит хоёр одоо баг нэг пив уугаас уухгүй. Тэгвэл өвөө атэр гэдэг. Нэгэн одоо тэгээд гэр бүлийн амьдрал яаж байна за. Өө яах вэ? Хүүхд чухтад хэдэн хүүхд болсон бэ? Найз нь одоо 5 хүүхэдтэй шүү. Яа бохом байна. Манай том охин одоо Солонгос улсад сурж байна. Аа тэр битгий чи харсан хөөе. Харсан уу? Саа уу гэдэг шагаад тавьчихсан. Тэгсэн чи нөө тэрж аваад уйлаад. Найз нь яг баа бустай айдлаар мөн. Найз нь яг бустай айдлаар тэгэл алдаж онож одоо тэгэл амьдралын хатуу нухчаанд одоо тэгэл салж нийлжил. Тэгээд одоо энэ хантайгаа суусан. Тэгээ ханиг маань тий бас жүжигч мэрэгчлээ намууна гэдэг бит хоёрын хүүхэд хоёулаа бит хоёр дээр байдаг. Тэгээд аав ээжийнхээ хариуцлагыг одоо ингээл ухамсарлал хийгээл одоо явж байна. Энэ дээр одоо найс нэг нууж хаагаач гэдэг юм уу янз бүрийн бол байдаг шүү дээ. Бүгдээ л мэдчихэе. Тэгээд одоо баг чи өдөө. Баг одоо 3 таа шүү дээ. Ваа томорцсон тий. Одоо бол гараас гарсан юм Баг шүү. 3 таа. Тэгээ нөгөөдөл нь одоо дунд сургуулийн сурагч тэгээд том охин Солонгос бит хоёр дөрөв хүүхэдтэйгээ тэгэл Гэртээ. гэртээ. Халуун хамбуулаар буужгаал. Цаа чи сая нөгөө ягтун шигт орсон. Тэгэл ягтун шигээр одоо ингээд бүтэн сайн болон бичдэгтэй тэгэл. Тэгэл Би сая хөдөө гадаагаар баахан яваал. Одоо нөгөө хөдөө гадаагийн тоглолт дууссан болохоор би аав руугаа шилжээ. эхнэр урлагийн ажилдаа оноо. Тийм. А яг түншд орсон юм уу? Тийм шүү дээ. Яг түн. Оо за одоо гарч байгаа. Одоо зургатаар гарч байгаа шүү дээ. Оо за хэр явж байна? Цаа чи бас нилээ ширүү өсөлдөгч. А тийм үү. Танаа дүү сайн дуулд юм байна. Тэр чинь дуулд чаддаг байгаад орох Тэр хэрэгтэй. чин дуулах, бүжиглэх, тэгээ жүжиглэх Дүрдээ орох, тий? бүх юмнууд орж байгаа юм чи. Бид дуулд чадахгүй бол орохгүй шүү дээ. Тий. Эхний нэг ганц 2 дугаар эдгээр нь харсан ер нь сайн орж илээ. За. Аа нөгөө хайна майна орсон дугаар мөн үү? Аа. Гам болоор хайнаа. Тий, Sweet Emotion-ы Тий, гам болоор. гам болор хайна хоёр байсан юм. Аа тэгвэл бас сайн өрсөлдөхөд орж байгаа юм байна да тий. Тий. Тэрэд орж байгаа. За гоё орж байгаа юм тэгвэл. Урлагийн үний амьдрал чи ер нь бол миний хөш ер нь бол гадарч мэдэн штэ. Тий. Цаг наргуу. Явна. Аа. Уран бүтээлгүй амруул тэгээ 4-5 сараар амарчин. Сайхан Гэрээс гарахгүй. гівч чинь. Аа. Тэгээ нэг ажилд орчлоо шүү дээ. Нэг ажилд орчвол Балалтай өдөр шөнөгүй бал болно. Хэцүү ах байтэр. Тий. Тэгээд энэ бол сонголттой. Сонголтоор өөрийнхөө сонголтоор ингэж явж байгаа юм шүү дээ. Гол нь нөгөө хүссэн одоо юу гэдэг юм. Хоббигоороо мэрэгчлээ хийж те. Тэр мэрэгчлээ авах чинь хамгийн одоо юу гэдэг юм. Тий, ер нь Кайф юм шүү. тийм шүү дээ. Ер нь би одоо энэ хүүхдүүдтэй хэлдэг хөхгүй. Дуртай мэрэгчлээ, хүссэн мэрэгчлээ сонго. Чиний тэр мэрэгжил чи юу ч хийж болно. Тийм шүү дээ. Гол нь хэрэг Гол нь чи тэндээ дуртай авах хэрэгтэй байхгүй. Тэгвэл дуртай хүн чинь дуртай юмд амжилт гаргана шүү дээ. харин тий. Тий? Нөгөө хоббирч нөгөө нэг мэрэгчлээ болох. Одоо би жишээл ингээл хоолны салбарт ороод анх яг нөгөө амар хоббитой хоолыг хоббитой ч юм уу нэг юм багасаа тийм дуртай байсан ч юм уу. Тэгээд нөгөө тэр нөгөө өөрийнхөө зовлонгоороо нөгөө хобби хийнэ гэдэг чинь тэрэндээ гоо нэг юм кайфтай шантарч байгаа. Яг. Тий. Тэгээ чи сурцсан уу? Тэгэл ер нь хоолоор явбал би ч өөрөө амар хоббитой байсан юм чи тэгэл баг хоолоор 98 оноос хойш л явж байна. Тэгэл одоо хүртэл тий. Хуучны тэр тий цаг гэл Тий шүү дээ. тэр чи амар Монголын хамгийн олон үзэгчтэй Бас нэг хэсэг бол солиорсон. солиорсон тий. Дараагийн дугаарт нь хий ирэх бол гээл. Тэгэл ирсэн нэг олны танд хүмүүс гоё хоол хийж өгнө. Янз янзын хоол хийн яа. Шүдгүү утсан шатсан тий. Тэр гоё дугаар, гоё нэвтрүүлэг шүү. Тэгээ тэр би тэр үед чи Улсын дараамын эрдмийн театрч жүжигчин байсан. Тэгээ нэг тийм нэг тэр орж байгаа зочдыг чи бодвол юу нэг олны танил нэг тийм болж болоог.
Тэгээд энэ нэвтрүүлэгт орох юмсан гэж би амар их боддог байсан байхгүй. Тэгээд яагаад тэгэж би бодож ийн гэхлээр тэр нэвтрүүлэгч өөрөө тийм юутайсан байхгүй. Орж байгаа зочид нь ингээд нөгөө тэр нэвтрүүлэгт орохоор нэг за ингээд болчлаа шүү гэсэн нэг тийм гой хүчтэй нэвтрүүлэг байсан. Чанга байсан тий. Гоё юусэн. Тэгээд нэг хэсэг чи алга болсон чи гадагшаа тутсан явсан үгүй юу? Тэгэл яг нэг хаяада нэг завсарлаад тэгэл инээ тэрэ болоод тэгэл ерөнхийдөө сая өнгөрсөн жилээс л бараг tea time төр зогссон. Арай нэг өөр форматаар одоо эхлүүлэх гэдэг. Гэхдээ нийгэм дэлхийн цаг хугацааны хурд мод гэж тэгж нэг удаан хоол мод гэж байна. Бүтэн цаг одоо хоол хийх хүлээх тийм нийгэм ч юм өөрөө байхгүй болчиход шүү дээ. Бүх юм хурдан юм шилжиж байгаа. Одоо real маягийн юм тий. Тэрийг амар яагаад вэ те? Одоо энэ хүүхдүүд бүтэн кино үзэхгүй. Үзэхгүй байна. Тийм бол. Нөгөө нэг юм нэг яриад идэв шүү дээ. Хажуудаа тэр ингээд нэгсэн гинэ гэж те. Тийм юм уу? 5 минут юм. Яг 5 минут тэр баг тэр тэр чинь амар л нэг бодлоо. Яг нөгөө кинонд байгаа тэр гоё дундуур өгөгдлүүдийг одоо үзэхгүйгээр зүгээр киноны таймыг үзчихээ. Тий. А donc тэр кино бол юунд юу хүрэх гээд нэг гэдгийг үзэж чадахгүй шүү дээ. Кино задлан гэдэг юм байна. Тийм. Кино задлан гэдэг юм үзэж байгаа. Тийм байлаа. Ер нь одооны хүүхдүүд юм залах уу? Урдтай юм үзэн. Удаан юм ингэ тогтод сууж муу чадхаа болоод ч юм шиг манай охин мөхөн л. Тийм болохоор би энэ бандыг багаас нь хөршин хөдөө авахсан. Тэгэх шүү дээ. Амман тэр хөдөө одоо хонж монох бас хаста борото бирсэн. Аваад машины багаж нь тийчих шүү. Дөнгөр болчих тий. Тэгэхгүй яг энэ ингэ зэмгэр чигээрээ байгалаа хөвшрөөд ирэхлээр өөрсөнд хэцүү байхгүй. Нөгөө тийм юм л да гаадлаа тий. Охтуудыг бол ажилтаа болгох хэрэгтэй. Хүүгүүдийг бол амьдралын ухаантай болгох хэрэгтэй. Манай хэд бол алцахгүй. Гайгүй. Сая бүтэн нэг сар бараг дөрүлээ амьдралаа шүү дээ. Тийм. Агууд амьдч юм шиг л манад гэж. Би байхгүй, ээж нь байхгүй. Тэгээд дөрүлээ агууд орой нэг дуудлага нь яав. Ямар хоол их хөөх гэл. Өөртөө мэдээ яг юм гоо. Тэгэл яг л юм. Хагас зэрлэгссэн байна. Хагас тий. Зөө. За ямар ч сайхан ярилцлага боллоо. Кино урлаг, улс төр одоо юу гэж ер нь жоохон шүүмжлэх талдаа ойлоо орсон шүү. Шүүмжлэх тал руу. Энэ насныхаа. Ер нь бол одоо ингээ одоо ингэж амьдрах хэрэгтэй тий. Одоо тэг хэрэгтэй тэргээ. Тэгээд ихлээр жоохон нас яваад ирэх гэдэг байгаа шүү дээ. Сая ер нь чи өдөр уулзаад яриа тэгэж эхлэсэн мэт. Тий, ер нь жоохон ер нь ингээ цаг хугацаа хурдан өнгөрнө гэдэг чинь тий. Хүн ер нь ийм итгэхгүй тий. Юу болсныг шинжтэй гэж хэлж байгаа шүү дээ. Би нэг тийм баримт кино үзчихээн. Тэгээд хүн ингээд нөгөө шинэ юмыг ингэж өөртөө нөгөө авах юм хүсэл байхгүй болоод ирэхлээр цаг хугацаа аяг хурдан өнгөрдөг гэдэг. Хуучин чинь одоо тэгээ баг ийм солих хувц сунар монортой явдаг ус юм хөдөө гадаа. Тэгсэн одоо хараа тэрний энэний даралтны юм гэлээ. Тэр бол амар бас. Би энэний нэг юутай бол. Явуулын юм шиг л. Хаа даралтны аппарат, сахарын аппарат ёо. Өчнөө ингээд өвчин намдах ямар юм тим юм гэж ерөөсөө жижиг тийм нэг юм миний юм аврах ангийн эмнэлэг шиг л явж байгаа. Гэхдээ эн чинь бас зөв гэж шүү дээ үгүй. Зөв. Энэ 40 насн дээр заа хүн ер нь нэг жоох нэг юм ээлж хиймэр. Одоо нөгөө энэ би ч одоо 40 жил явчлаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэнгүүт одоо нэг жоох нөгөө ээлж хийж юу яах ёстой юм шиг. Ер нь тэгэл сайн тордоод авчих юм бол дараагийн 40 жил асуудал үүсэж шүү дээ. Одоо тий нэг рефреш хийх ёстой. Ер нь тэгэл чи бодлоо яндангаар л бодъё л та хоёлаа. Тийм шүү дээ. Чи хөөлөхгүй ингээд яндан байгаа л нөгөө нэг дотор нэг ийм л хэлдэг шүү дээ. Гэхдээ энэ яг тэр рефреш хийхээс одоо энэ Японы тэр нөгөө нэг ийм одоо хууль дүрм гэх юм. Тэр их гоё таалагддаг байхгүй. Одоо чи нэг компани захирал байлаа шүү дээ. Би чиний ажилтан байлаа гэхэд чи нэг ч одоо 1000 ч хамаагүй тэр ажилчдыгаа одоо чи даатгал тулж байгаа шүү дээ чиний компани. Тэгмүү чи даатгалаараа компани даатгалаараа тэр ажилчдаа жилд одоо нэг удаа нэг үлээ хоёр удаа нөгөө нэг бүтэн биений шинжилгээг нөгөөлдөг. Урьдчилан зэрэглэхтэй. Заавал өгсөн байх хэвээр. Тэгж тэр нөгөө ажилчдын дараагийн удаа сунгагдсан. Эрт илрүүлэгч юм уу тий? 6 сард нэг удаа лөө жилд нэг удаа нэгтгэл бүх байгууллага заавал ингэж ажилчдаа оруулсан байх хэвээр. Тэг манайх чинь тийм байдгүйгээс айгүй олон залуучууд нэг хорт авдар мавдар тий. Дандаа залуучууд байгаа. Дандаа залуучууд. Энэ чинь юус хүнс шүү дээ. Харин тийм юм. Хогийн бүр амар манайх чи яаж нөгөө өөрөө нөгөө тийм амар бололцоотой улс биш байгаа даахгүй юу? Тийм шүү дээ. Тэнгууд нөгөө 8-ачд нь хүртэл бололцоотой биш болохоор хамгийн мяа юм оруулж ирнэ. Хүнсэн дээр ялангуяа. Тийм. Тэгэл энэ хорт авдарт тэр ч яриг хүнс муу хүнс харахад нэг гоё юм өнгөлөг цаас мастал юм байдаг.
Энэ одоо тий дахиад нөгөө шүүмжил рүү орлоо шүү. Тэгээ шүмж байна. Энэ ч бидний насны юм байгаа шүү. Одоо нэг 10 жилийн дараа бүр амар байна. Хой нөхөр мөн чи камер өрт нааш хараад байна. Ингээд нэгээд. Тийм ээ харин тэгээд байгаа. Ядаж манай компаниуд тийм хуйлтай болчихлоо. Хавар нөгөө машиныхаа тошиг солиулдаг үсттэй. Цон харшиг чинь дуусгаар цон харшил арчиг аваад хийдэг шинжилгээ өгөхгүй л байгаа шүү. Тэгээс шинжилгээ өгөхгүй л байхгүй. Тэнийг ингээ хайргүү те. Жинхэнэ нөгөө зүрхэн зогсчдаг болчихдог байхгүй. Тэгээ манайхан юу нэг эртгэлрүүлгээр одоо тийм цусаа өгөөл болоо шүү. Өлний шээс юу гэдэг лээ. Сая одоо энэ юуны чинь эртгэлрүүлэг гээд нөгөө бүх дүүргээр явлаа шүү дээ. Аюу олон залуучууд өөрсдөө 10 хэдэн мянган хүн эртгэлрүүлгээр ерөөсөө юугаа мэдчих авсан биш. Хорлоо дуртай. Үгүй. Одоо ер нь нэг өөр эхэлчихэ гэдэг. Баларцсан байна гэдэг юм уу? Хандин шүү. Эхэлж байна гэдгийг. Тэгээд ир чинь им тан уугаад ингээд засаа баг дээр нь барын зузгийн баг дээр нэ. Харин тий. Өвчин ямар өвчнөө гинт мэдснээс ямар өвчтөй байна гэдгийг мэдж авсан хамгийн ашигтай гэдэг. Яг ч хамгийн ашигтай. Жи сая яасан. Хотоод шулуун бүдүү нарийн гиз дуран муран ер нь бол нэг жилд нэг явчаад идэг. Маа сайн биш. Тэгээд илэг нөгөө цус шээс мэс гэдэг ерөнхий нөгөө нэг юмнууд шүү. Ингээ хөчөөд идэх байхгүй. Тэр одоо миний өгшөө сайн. Чи тэр дурандуулж ирсэн юм. Дурандуулсан. Би саяхан нэг бүтэн бие ургасан. Ямар ч хавдрууд байхгүй л үлээ. За энэ дурандуулаад доош дэш ингэдэм биш үү? За энэ л баларцсан бахаа гэсэн гайгүй л үлээ. Гайгүй л байна тий. Ашгүй. Тэгэхээр манайхан ч гэсэн одоо залуучууд нэг өөрийнхөө биеийг бас мэдээд авч хэрэгтэй байхгүй тий. За ийм проблемтэй байна. Тэгэнгүүт хүн чинь өөртөө нэг юм анхаарал тавиад идэх. За бичтэй. Энийг аваад гэдэг юм байна. Тэр нь арх шиг хэрэг юм. Тамхи аваад яа. Би бол тамхинаас гарсан шүү дээ. Би одоо гарах гэж тахгүй. Одоо нэг худлаа нэг юм татаалаа. Яах юм бөөм. Би тамхинаас яаж гарснаа хэлэх үү? За. Эрэгтэй хүн шүү дээ би. Гэхдээ би аав хүн шүү дээ. За. Тэнгүүт би зүгээр өөрөө өөртөө амар тийм хүчтэй юм бодоод ч юм уу зэ. Өөрөө өөртөө амлаад гэхээсээ илүүтэйгээр би зүгээр хүнд амлалт өгсөн байхгүй. За. Хүүхдүүдээ ингэж чагсааж зогсож жоод. За миний хүүхдүүд гээд нэг орой. За. Бүгдийг ингэж зогсоож жоод. Аав нь өнөөдрөөс эхэлж тамхинаас гарлаа. Аав нь дахиж тамхи татах юм болвол за аавыгаа та нар худалч аав гэж бодоорой. За өөрийгөө шантаалцсан юм шүү дээ. Ер нь бол тэгэлцсэн. Өөрийгөө гинжлээ хийсэн юм шүү дээ. Одоо би тамхи өмнө бол одоо бихгүй тамхи татвал эсвэл энэ тэнд ингээд гудамжинд явж байгаа тамхи татаад баригдах ч юм уу. Тийм байвал би худалч аав болох байхгүй. Тэгэхээр манай ийм л манай худлаадаа гэж хэлсэн шүү дээ. Тэгээд охтууд маа надад итгэхээ байж. Чи тэгвэл өөрийнхөө тэгж ялдан дийл хүүхдүүдийнхэн тангаргаар бараг өөрийгөө тэгэхгүй л өөрөө бараг татчих дахиад тий татах гэдэг байгаа хүүхдүүдэд тэгсэн юм ч бол. Тэгэл ерөөсөө тамхи гэдэг үг ч юм уу орж ирэнгууд хүүхдүүдэд өгсөн амлалт бодогдоод байгаа. Одоо хэдэн сар болж байна? Одоо найс 4 сар болж байна. Тамхи татаагүй. Гайгүй болцсон шүү дээ. Гайгүй удацсан шүү дээ. Тэгэхгүй. Би чи 50-наас гарна сэтгэлийн тэнхээтэй үнэл ажиллах гэж бододсон. Төвчээр. Төвчээр. Чи рефлекс болчихсон юм. Хараа миний өгшөө ингээл чи кодлогдоод заяа өөрөө дотроо за тамхи татахгүй гүрээ. За өнөө ингээд ахал юм бол тийм бол бодоод заяа. Тийм нэхэл зүгээр л хай. Би ч яд бодоод авахгүй. Эмчи чин тэр нөгөө хилдэг юу ч яг үнэн шүү дээ. Нэг 4-5 минут л байдаг гэж хэлсэн шүү дээ өвөө. Юу гэж? Яг никотин нэх юм. Үргэлжлэн үү? Тий. Миний бодлоор рефлекс гэж боддог шүү дээ. Магадгүй. Хоол идсний дараа заавал нэг ингэдэг те. Тий, заавал. Тэр рефлекс болчиход байдаг. Нэг гой найзуудтайгаа яаж аль өгшөө нэг гар тамхилангаа юм яриа гэдэг чинь юм уу. Тэгэл би юу. За бүгдээ тамнаас гарцгаая. Саяны хин ихмээгийн хэлсэн үг бол амар зөвүүн санагдлаа. Шууд хүүхдүүдэд цоцолж байгаа л мэдээж хүүхдүүд нарыг тэгэж навч тариалахыг хүсэхгүй л байгаа бол тэгэл гарна шүү дээ. Тийм шүү дээ. За саяны уриалга бол гоё юм байна. Манайхан тэгээд супер тамхичтэй үл тэгээд ээж нь ч манай эмэгтэйчүүд бас их тамхи татна. Тамхинаас гарчвал бид нар өөрсдөө их гоё удаан. Тэр уушиг мууш мангар хурд нөлждөг шүү дээ. Өө амар гоё. Тэрс жилийн tur шинэ хүний уушиг. Одоо ингээл гоё юм юу болчихсон. Нөгөө нэг юм мингэр зингэр нөгөө цэрмэргээл хүндрэлгүй болчихсон. Тийм хүндрэлгүй болчихсон. Үлээ бас ханаа. Гоочин ч нэгэл нэг өгөн шиг. Тэр бараг л. Нэрээ тийштэй. Тэгээд тэр чин заяа өгөө. Тамхинаас давхар гарчхаар амт. За. Үнэр. За. Нөгөө эхнэр нөхөр хоёрын харьцаа. Бас. За. Тэгэл ер нь ингээл бүх юм дээр юм гоё нөлөөлт юм байна. Тийм. Танаа хүн бас ерөөс тамхитдаг үст. Манай хүн бол яг хаяа. Гэхдээ бол нэг тийм юу нөгөө юм веб биш шүү дээ. Тэрийг бол нэг тэгжлэн жоох.
За саяны өрөө бол гоё байна. Би ч одоо тавьгаа хайна. Энэ жил Нэр одоо хайна. тамхи шиг хэрэггүй байхгүй шүү нэг шүү. Амт. Найстаагаас хэлсэндээс баярлаа. Та бүхэнд бас эрхмээ үтгэр яриа маш таалагдсан баг уу. Тэгээ бөөнөрөө тамхинаас гарцгаая. Тэгээ эрхмээдээ цааш-цаашдын гоё амжилтанд илүү алтан гац содон шиг бас гэрэлтж явахаасай гэж одоо хүсэж байна. Баярлаа. Дэлхийн давцсан гараарай. Баярлалаа. Манайхан нэг яриад гараад ирэхэд байгаа шүү дээ. Баярлаа. За. За ингээд дараагийн дугаард цөмөрөө уулзгаая. Түр баяр та. Түмэдэ баярлаа.